guys, өнөөдрийн бичлэгээр би 24 цагийн турш байдлаар бүх зүйлсийг хийх болно. Өмнөх бичлэгдэр би таравсаар бүх зүйлсийг хийсэн бол энэ удаад би бананаар хийнэ. Тэгэхээр өнөөдөр би гадалтай нөхлөөд найзлна гэсэн үг. За эхний хийх зүйл бол эхний алхам бол усаа халаана. Яг вэ гэхээр шоколадаа хайлуулнаа. Амттай хийн. За одоо би танарт хэлэхгүй бичлэгний төгсгөл танарт хэлнэ. Би юм одоо хийж байгаа яган тайлуулсан ягаад гэвэл нэг одоо банана 4 учраас хайлаад нэг энүүгээр хүрэх байгаа тий. Одоо энийг халуусан да. Дүүрэн хийн. За guys тэгээд одоо нөгөө зүйлсүүдээ хийх зураа би байнгын хойш хараад нөгөө шоколад хутхан тэгэхээр та надад сануулаа идэхгүй бол бас ярианда хадуураад марцчих магадгүй. Тэгээд энэ хадгалаа татнаа. Гигэлэн. За тэнийг хутгаах юм. За хайрцаг хойгуур нь гэлс банануудаа бэлтгий гайлнуудаа. За тэгэхээр жижиг гадал хэрэгтэй жижигхэн хөргөн гэдэл одоо энараа. Миний 3 хийнэ. Хальсыг хулж агаад үзүүрийг хэрчнэ. Бол гадал хийх юм болчихно. За мой. Чимпанзины бананины. За шууд тэр доор хаяна. Галтайгоогоо заван балгамаагүй. За манай шгсээд бас гоё хайчих. Үзүүрийн одоо хэрчэн шүү дээ. Азаа. За guys ингэж очлоо. За guys манай ингээд 3 гадал маань мөрөн булчлаа. Тэгээд одоо хайлуулсан шоколадандаа дүрцгээе. За одоо шоколадандаа гадлаа дүрэн шүү дээ. Дүрэд эргүүлэх шүү дээ. Ингээ явж болоо. За. What have we girls? Wow. So pretty. Манай энэ зөөлө хоёр маань жоохон церемонтой болсон чиглээ. Зүгээр. Гэхдээ церемонтыг энэ царайлаг болгоно. Тэгээд надад одоо энэ 3 төрлийн sprinkles байна. Амар cute болчих. За энэ хоолны дараа идэх хамтсан. Тэгээд одоо хөргөчөнд хийгээд шоколад нь одоо ингээд хатуу болтол үлээн. За guys, гадаа маш халуун байна. Тэгэхээр одоо би гоё галтай шейк гэж уух чинь. Тэгээд нөгөө нэг мини микстэй юмсууд хийгээ. Сүү хийцгээе. Сүү хөтөн сүү гоё. За микси. Одоо мөсөө хийцгээе гэхэд. Тэгээ мөсөө хийцгээе. Зөөл орооч please. Я буцаад зиптэд хөргөж гэж байна. Хөдрөгч байгаа юм. Я манай шейк маань бэлэн боллоо. Маш амархан хийх маш амархан. Тэгээд одоо амсцгаая. Oh my god. Ингээс сүүл дөрөөсөө уухаагүй юм шиг. Банана орчхоо юм гоё өтгөн болчихсон. Өтөв. Тэгээд тэр нь хасуу дээр ингээд уух үнэхээр гоё дүү. Одоо гоё уух юм маш ихэ ууга 50 га маш гоё зүйл хийцгээе. За одоо энэ бол маш гоё зүйл. Энэ нь юу вэ гэхээр cupcake. Гадалтай cupcake. Тэгээд юу хийх вэ гэхээр гадлаа ухна. Ухна. Бяцсан. Ямар сонсогдчихсэн. За. Шийдлээ. Ганцхан л банан өгнө. Ганцхан л гадал. За тэгээ сэрэгээрээ гоё ухаад өгнө. Энэ хийж байгаа. Энэ жогоос батсан би. Маш их яар орж байна.
За. Ганцхан том банан явахад л гоё болчих гэсэн. Ухсан гатал дээр саахан нэмэн буурч бол цагаан арилж болно. За. Тэгээд чимэх тавс. Нэг бигс. Үнгийг бяцал. Ингэсэн дээр тэрний хад яан дугатлын хад байсан юм. За энэ хойгоор плетийг асаагаад тэгээд 175 дээр доруулсагаа. Одоо би одоо энэ дээр гурал нэмэхдээ гуралттай тал аяа гурлаас техник жоохон илүү тий. Нүгд энэс нэг 2-ыг нэмсэн энэсийг ингээд нэг 4-ээс 2-ыг энд би ингээд энэ одоо нэмээд бейкинг паудер хөөлөгч сууж байгаа. Тэгэхээр нэг амар жоохон л нэмнэ. Одоо тэр жоохон зүйл яахгүй гурал ямар цацрнаа гэж. Ер нь бол би өмнө зөндөө капкейк хийжсэн. Тэгээ та нар өмнө бичлэгүүдийг үзчихсэн бол ингээ какаотой, ванильтай гэж маш олон төрлөөр хийжсэн. Энүүдээс ингээ гадлын давангаалсан гэх гоё капкейк. Давангаалсан учраас их гоё капкейк болно гэж би бодож байна. Лаймын гадал үнэрцсэн л болох байх. Оо. Ямар слайм хийж байгаа шиг үзүүлдэг юм шиг. Нэг халбах цэцгийн тус. Хайлуулаа нэмье. За. Water руу хийх гэсэн. За, микси. Рутхон. Тэр гоё капкейк болох байна. Оноор бас пауз. Гадалтай шейкийг гадалтай капкейктэй идэнгээ боддоо. Манай зураг бэлэн боллоо тэгээд өндөр маш гоё. Гоё өнгөтэй. Тэгээд одоо энэга капкейкийн хэмнэдээ хийцээ. Энэ заримны халбаар маш олон зүйл хийж байна. Сорбет хийж байна. Өөрчн. Яцсан маш. Энийг хамгийн гол нь дүүрж болохгүй. Дүүрэх юм бол зүгээр яаж байгаа ч заваарсан юм бол. Дүүрэх юм бол энэ үүргээ гарч марна. Өөр хөрш найзтай бүр наалтаа заваарсан юм болно. Би одоо өөрийнхөө капкейкийг амар тийм зүгээр л дээгүүрээ тийм халзан болгооргүй юм. Тэгэхээр дээрээс нь sprinkles шоколадны өрмөг дээрээс нь цацаж одоо өстэй болох цой ингээд хар өстэй болох цой. Тэгээ нөгөө үлдсэн хоёр нь халзан болно. Нөгөө халзан үлдэнэ. Шууд ингэж. Ингэсэн намайг дээр минь үү? За guys, дараагийн хийх гоё зүйлээ хийцгээе. За. Угаасаа гадил орох нь ойлгомжтой. Тэгээ гатлаа нухна. Саянаас дахиад нухна. Яа гатлаа. Энэ манай хогийн савнд амар гатлын хэлсэж байна. За, одоо шууд тухай. Тухайд бяцлаад. Ай, энэ өмнөхөөс илүү хатуу юм биш үү? За. Энэ бол одоо миний хийх чагаа зүйл бүх хүүхдүүд дуртай байна гэдэгт би мөрийдсэн ч бэлэн байна. За цааны толгой шууд ice cream гэж зарим гэж бодогдож магадгүй тэгсэн бол буруу байна. Тэгвэл тэр бол буруу ice cream бол хийхгүй арай өөр юм. Би гэс нэг сулхан боочи галтайгаа маш халуун байна. Тэгэхээр би сулхан боочи. За тэгээд ганц шэхлээсээ болоо. Яа шууд энэ орчиж та. Нэрээс нь нэг ширхэг өндөг тэгээд жоохон ванил. Би ванил их дуртай. Миний хамгийн гатгоонд бол хамгийн дуртай хэсэг. Гоё. Өндөг хаглах юм кайфтай шүү. Яа саяны хамгийн perfect боллоо. Вау. Guys тэгээд би ингээ хаяа бичлэг хийж байхдаа англи үг ашиглангууд тань англи үгээр ярихаа болооч англи хэлтэй гэдгийг гайхуулаад байгаа юм гэдэг. Хүй.
англи хэлээр яриад зөө сурах чинь гайхалтай зүйл биш шүү дээ. Би чинь бүр 1-р ангиасаа сурж байгаа. Тэгээд аманд орсон юм чинь би ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгээд би англи хэлээр ингээд дандаа найзуудтайгаа чаталж ярьдаг байхгүй юу. Тэнгүүд би ингээд манай ээж маань за ингээд битгий англиар яриад байгаарэ. Зарим хүмүүс англи хэл мэдгүй байна шүү дээ. Тэгэхээр монголоор яриаг би харин ч эсрэгээр монголоор ярих гэж хичээнгүү тэгээд зарим санагдгүй англи хэлж байгаа байхгүй юу. Хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр намайг битгий зинглээд л да. Миний хасаа үзэг үрж байгаа шиг бариад ах юм. Өнөр бол сахар нэмэхгүй ягаад гэвэл ванил болон гадал орсон болохоор сахар нэмэхгүй тэгвэл амар жоохон нэлээд онцтой болчих. За энэ дээр энийг би бас зүгийн балтай хийдэн. Зүгийн балтай идэхээр чаа шифи хөчлээ тэгээд. За зүгийн балтай идэх болохоор илүү одоо ялуун болчих учраас би нэмэхгүй. Guys тэгээд одоо би гурилтаар бол яг хэлэх хэмжээ алга зүгээр л баримжаагаар хийж чинь. Тэгээд яг хийнгүүтээ та нартай текстурыг одоо тийм юу гэх юм бэ? Ямар хөө болохыг нь хэлий заяа дараа нь гэж бодсон. Одоо би нэг тийм багаар л хий. Эцэг бүгдийг нь асгачул яана. Baking powder. Oh wow. Одоо ийм хөвгтөнтэй боллоо. Нэг ийм өнгөтэй бас боллоо. Тэгээд одоо тэгээд гоё цэвэр сүүний маслантай шахаад бэлэн болсон байна манай зураг маань. Манай панкейк маань бэлэн болж байна. За guys одоо өнөөдрийн гадлаар хийсэн зүйлүүд маань ингээд байж байна. Би нэг шейхгээ бараг уугаад дуусгацсан. Sorry. Жаахан л болсон. Гоё юм. Зя. Тэгээ манай хамгийн сүүлд манай панкейк бэлэн болсон. Тэгээ дээрээс нь жоохон би зүгийн бал асгацсан. Гэт тавьцсан. Тэгээ одоо хамтдаа эхлээд шоколадтай гадлаас намсцгаая. Oh my gosh. Амар царайлаг. Йоо. Зя. Одоо үе хатцгаая. Амсцгаая. Амталцгаая. Я хадж байгаа тэгээд модын хадчихгүй. Гоё юм байна. 10-аас 10. Яасан гоё юм хийчихвээ би юу. Ахалтай. Амштай тавьсан. Би TikTok character гүзэлсэн шоколаданд дүржсэн шүү дээ тийм. Тэгээд би нэг тиймэрхүү тамц захтаа гэсэн чинь амар гоё юм. Энд дээр ч гэсэн яг адилхан. Бас нэг тиймэрхүү юм болоо гэсэн чинь үнэхээр гоё юм бэ. Дахиад хадсаа. Миний хоёр дахь бүтээл гадалтай панкейк. Зүгийн бал дээр ингээд масл ингээд зүсээ дөрвөлтөөсөө тавьсан. Одоо бүгдээрөө амталцгаая. Амталч мэдэрцгээе. Шууд амар халуун. Манай масл маань гурсчлаа. Бүрийг гоё гадал амтагдаад энэ бүрийг sponge cakes ч үзэх гоё. Гадал амтагдаад зүгийн бал амтагдаад масл амтагдаад үнэхээр бид бүгдээрээ үнэхээр гоё төгсөж байна. Ийм гоё. Бараг бялуу хийж 100 яатсан уу? Миний бялуу. Би амлахыг бүр түрүүнээс хойш хөрхийг түрүүнээс хойш хүлээлээ одоо амтлах цаг. Ингэж яхад нь. Oh wow. Guys, өнөр бол зүгээр тансаг бүр шууд гадал өнөсч чинь амтан дээр ч гэсэн бас амар гоё гадал амтагч чинь үнэхээр тансаг. Тэгээд texture нь тийм ингээд одоо texture нэмэр тийм sponge шиг тийм юм. Тэр хаалта бүр sponge шиг тийм. Үнэхээр тасархаа. Энийг guys та нар гэдэг заавал хийж тэр үнэхээр гоё юм байна. Тэгээд миний хийсэн өнөөдрийн амттангууд бол ийм байлаа. Бүгдээр үнэхээр тасархаа надад их таадагдлаа. Тэгээ ганц фейлцсангүй. Ганц фейлцсангүй тэгээд
Тэгээ community хэсэгт дараагийн удаа ямар жимсээр 24 цаг тэгж амттай хийх вэ гэдгийг бичээрэй. Тэгээ хамгийн их саналтайг нь дараагийн бичлэгээр хийнэ. За bye bye.